нийгмийн салбарын бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа нийслэлийн иргэн танд талархлаа. 2017-оос 2018 оны хичээлийн шинэ жилд Улаанбаатар хотын хэмжээнд 13 цэцэрлэг, 10 сургуулийн барилга ашиглалтанд орлоо. Цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлснээр эцэг эхчүүдийн талархлыг хүлээж 2 настай хүүхдүүдийн 70 гаруй хувийг сургуулийн өмнөх боловсролд хамрууллаа. Гэмтэл суух судлалын үндэсний төв, шаасны нэрэмжит 3 дугаар эмнэлэг, Сонгон найрхан дүүргийн эмнэлгүүдийн гадна талбайг төгжүүлж, сургууль, цэцэрлэг болон эмнэлгийн орчим газар олголтыг зогсоолоо. Бага насны хүүхдүүдийг автобуслоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 16 сургуулийн гаднах талбайг төгжүүлж, тэмдэг тэмдэглэгийг шинжиллээ. Амгалан хүрээ амарч газрын засварын ажлууд дууслаа. Дүүргийн эмнэлгүүдэд мис заслын засаг байгуулах ажил хийгдэж байна. Нийслэлийн ажлыг цаг ямагт дэмждэг иргэн таньдаан талархлаа.